За сайн манайхан For English маань A2 plus level lesson 5 conditionals. За conditionals гэдэг нь юу вэ гэхлээр нөхцөл тавьж ингээл тэгдэг тэгвэл ингэн гэх мэтэр бид нэр амьдрал дээр маш их ашигладаг өдөр тутамд маш их хэрэглэгдэхээс гадна IELTS-ийн академик IELTS-ийн ярианы хэсгээр заавал орж ирдэг заавал ашигладаг дүрм байгаа шүү. Тэгэхээр энэ дүрмэндээ маш сайн анхаараарай. За бид нар нийтдээ 4 төрлийн conditionals үзнэ. Эхний бидний ярих нь болохоор зэрэг zero conditional буюу одоо цаг дээр present simple conditional. За энэ нь ямар утгаар илэрхийлэгддэг вэ гэхээр тэгвэл тэгэх үед тэгдэг гэж байнга тэгдэг тухайга ярина гэсэн. За бүх condition маань хоёр хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэг нь хэрвээ тэгвэл тэгэх үед гэсэн ингээд төсөөлөн бодох буюу нөхцөл тавих хэсэг буюу result хоёрдугаар хэсэг нь result гэдэг нь тэгэх үед тэгдэг. Тэгэх хэрвээ тэгвэл тийм зүйл болдог. За та өөрийнхөө туршлагаас ярих нь тий. За ийм хоёр хэсгээс бүрддэг байгаа. Zero conditional-ийн хувьд хоёр condition, result хоёр хэсэг нь хоёулаа present simple цаг дээр байдаг. За хоёр хэсгээс бүрддэг гэж ярьж байсан тий. Condition, result. За монгол хэлэн дээр condition төрүүлж хэрэглэгддэг боловч хэрвээ тэгвэл тэгдэг гэж хэлдэг боловч англи хэлэнд resultant хэсгээ төрүүлж хэлж бас болдог. Тэгдэг гэчээ таслал тавиад хэрвээ тэгвэл тийм зүйл болох үед гэх жишээний. За жишээнүүдээ харцгаая. Zero conditional if болон when-ийг ашигладаг. If гэдэг нь хэрвээ, when гэдэг нь тэгэх үед гэсэн үг те. Both condition and result are in the present simple tense. Тэгэх үед байнга тэгдэг эсвэл тийм үед тийм зүйл болдог гэсэн утгыг илэрхийлнэ. За condition энэ өгүүлбэрийг харъя. Condition хэсэг нь if I don't sleep early хэрвээ би эрт унтахгүй бол за present simple дээр өгөөсгөж байна. Result буюу үр дүн хэсэг нь I can't concentrate in the morning. Би эрт унтахгүй бол өглөө сайн анхаарлаа төвлөрүүлж чаддгүй гэж байна. За монгол хэлэнд яг хэрвээ эрт унтахгүй бол гэдэг хэсэг нь төрүүлж орж ирсэн. Англи хэлэнд result буюу I can't concentrate гэдэг хэсэг нь төрүүлж өгүүлбэрт орж болно гэсэн. Тэгэхээр ингэж өөрчлөвөл I can't concentrate in the morning if I don't sleep early ингэж хэлж болно. Заавал тэр нь уртаа тэр нь ардаа гэсэн юм байхгүй. Энэ хоёр хэсгээс бүрдэж ивэл condition. За if when хоёрыг ашигладаг. If гэдэг нь болохгүй нь магадлал багтаа байгаа үед хэрвээ тэгэх юм бол гэсэн одоо зөвхөн ингэ төсөөлж бодож байгаа хэсгээр харин тэр зүйл болох нь тодорхой эсвэл байнга болдог. Гэхдээ хизээ гэдэг нь мэддэггүй үед тийх үед гэж ярьдаг тийм. Одоо хэрвээ тийх юм болвол гэд ингэ төсөөлөх биш арай жоохон ихтгэлтэй байгаа гэсэн үг. За if you jump I jump remember. За энэ Titanic киноны алдартай лайн байгаа. Хэрвээ чи үсрэх юм бол би ч ихсэн үсрэн шүү гэд нөгөө Jack Rose анх танилцж байхдаа хэлдэг те. Хэрвээ чи үсрвэл би үсрэнэ гэж. За when you get home чи гэртээ ирэх үедээ call me. Над руу залгаарай. За ингэж бас хэлж болно. If I don't stretch every day за би өдөр болгон сонголтын дасгал хийхгүй бол I have back pain. Миний нуруу өвддөг. I have back pain if I don't stretch every day. Би за ингэж яг ижлэхэн өгүүлбэр гэхдээ ингээ condition result хоёрын байран залгицсан маань ингэж бас хэлж болдгоо гэж дахин сануулж байна. When it rains I take a taxi. Бороо орох үеэр би такси барьдаг, таксигаар явдаг буюу if it rains хэрвээ бороо орвол I take a taxi. За энэ хоёр бол утгын хувьд л ялгаагүй байна те. За тийх үед тэгдэг, хэрвээ тэгвэл тэгдэг. За жишээ snakes bite if they are scared. Хэрвээ тэд нэр айцсан байх юм бол нөгөө
Вагонууд хацдаг буюу хатгадаг. Вагонууд яах нь айцсан үедээ хатгадаг гэсэн өгүүлбэр байна. Babies cry if they are hungry. Хүүхдүүд өлссөн үедээ уйлдаг. When it rains, tennis lessons are at the gym. Бороо орох үеэр теннисийн хичээл бие тамирын зааланд болдог. When John is out of the office, I take his calls. John оффистаа байхгүй байх үеэр би түүний дуудлагуудад хариулдаг. I take his calls. Би түүний дуудлагуудыг авдаг. If I drink coffee in the evening, I can't sleep early. Би орой кофе хэрвээ уух юм бол эрт унтаж чаддгүй. When you press the button, за чинь товчийг дарах үед the doorbell rings. Хонх дуурна гэж. За ингэж хэлж болох нь. If she doesn't call me, I worry. Хэрвээ тэр над руу залахгүй бол би санаа зовдөг. I get angry when my student doesn't do homework. When my brother visits my home, I watch horror movies. When I run out of money, I lend money from my mother. If I don't cook, my family doesn't eat at home, we eat out. Гэж одоо би хаал хийхгүй бол миний гэр бүлийнхаа гэртээ хоолоо иддэггүй, гадуур иддэг гэж. За энэ дээр ямар тийг алдсан биш үнэлээнд биш уулын borrow байх хэвээр зээлж авах юм чинь borrow те. За асуух хэлбэр нь яаж болох вэ? Do you get fat if you don't exercise? Чи тасгал хийхгүй бол таргалдаг уу? If you don't exercise, do you get fat? Ижлэх өгүүлбэртэй. What do you do when you are sad? Чи гонигтай үед юу гэдэг вэ? If you want to have fun, where do you go? Хэрвээ чи хүчлэгийг хүсвэл хаашаа явдаг вэ? When you're happy, what do you usually do? Чи аз жаргалтай үедээ хвчлэн юу хийдэг вэ? If I don't get my salary on time, what should I do? Би хэрвээ цалингаа цагтаа авахгүй бол яах хэрэгтэй бэ? За гих жишээний. Хоёрдугаар conditional буюу first conditional. Түрүүчийн 0 байсан. Энэ нь first. За энэ болохоор зэрэг future conditional буюу ирээдүйдээр нөхцөл тавих гэсэн. За мөн адилхан condition result гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Condition present simple цаг дээр. Харин result нь future simple цаг дээр. За энэ илэрхийлэх утга нь хэрвээ тэгвэл би тэгнэ. Ирээдүйд цагаа төсөөлөн бодож чинь ирээдүйд цаг дээр юу болохыг мэдэхгүй штэ. Тэгэхээр хэрвээ тэгэх юм бол би тэгнэ. Тэгэх юм бол тэгнэ. Тэ? Би шалгалтаа сайн давчих юм бол сайн их сургуульд орно. Шалгалтаа сайн даахгүй бол дахиад нэг жил gap year аваад хичээлээ сайн бэлтэнэ гэдэг ч юм уу. Ирээдүйд цагийг төлөвлөж байгаа. За if буюу хэрвээ, when буюу тэгэх үед, unless буюу тэхээс нааш тэхгүй л бол гэсэн үгнүүдийг ашигладаг. За хоёр хэсэгтэй if my brother comes present simple цаг дээр байна, condition хэсэг нь байна. За одоо result нь future simple дээр байх буюу I'll go out to play. Хэрвээ манай ах ирэх юм бол би гадаагарч тоглоно гэж байна. Би тэгтээ ах ирэх үгүйг сайн мэдэхгүй байна. Жаахан итгэлгүй байна. Хэрвээ ирчих юм бол би гарна. Окей. За дараачийн өгүүлбэр when my brother comes, I'll go out to play. За би ах ирнэ гэдгийг мэдэж байна. Тэгтээ хизээ ирнэ гэдгийг мэдэхгүй байна. Ирэх үед нь би гарнаа. When my brother comes, I'll go out to play, right? За unless гэдэг нь хэрвээ тийхгүй бол гэсэн үг. Тэгэхээр үгүйсгсэн үг байгаа зөөрөө. If unless my brother comes гэдэг нь манай ах ирэхгүй бол ирэхээс нааш I won't go out to play. Би гарч тоглохгүй гэж байна. За тэгэхээр ер нь аль if when хоёртой ижилхэн утгатай байгаарнээсээ тэхээс нааш тэхгүй шүү. Чи энэ гэрийн даалгавраа хийж дуусгахаас нааш гэртээ харж болохгүй шүү гэдэг ч юм уу. Тэхээс нааш тэгж болохгүй гэхгүй. Тэхээс нааш би санаа амрахгүй гэдэг ч юм уу. Тийм зүйлүүдийг илэрхийлэхдээ unless-ыг ашиглана гэсэн. За first conditional-ийн жишээнүүдийг харъя. When I have some money,
I'll buy a new laptop. Би мөнгөтэй болно. Гэтэ хангалттай мөнгөтэй болох үедээ when-ийг ашигласан учраас би шинэ лаптоп буюу зөөрийн компьютер авнаа. If I have some money. За энэ болохоор зэрэг би хэрвээ би мөнгөтэй болчих юм бол гэж жаахан итгэлгүй те. I'll buy a new laptop. When the semester is over, I'll go to Mongolia. За энэ семестр дуусна гэдгийг тодорхой. Гэтэ яг дуусах үед нь би тэгнэ. Дуусах үе гэдэг нь нөхцөл нь те. When I get married, I'll buy an apartment. Бат гэж буруу бичсэн байна. Sorry. Би хормой хэрэг байр худалдаж авна. When I finish my studies, би сурч дуусаад I'll work at the hospital. Би эмнэлэгт ажиллах болно. Сурч дуусах гэдэг нь нөхцөл нь үр дүн нь ирээдүйд цаг дээр би эмнэлэгт ажиллах болно гэдэг нь үр дүн дээ. За I'll tell her the secret if she calls me. Тэр над руу залах. Хэрвээ залгавал би түүнд нууцаа хэлнэ. If I don't do my homework, my teacher will be mad at me. Би даалгавраа хийхгүй бол манай багш надад уурлах болно. If the bank doesn't open at 8, хэрвээ банк 8 цагт онгойхгүй бол I'll go to 24-hour branch. Би тэгэх юм бол 24 цагийн салбар руу явах болно. За ийм нөхцөл байх юм бол ингэх болно гэдгийг илэрхийлдэг ирээдүйд цаг дээр илэрхийлдэг нь first conditional юм байна шүү. За асуух хэсгийг харъя. How will you come if it rains? Хэрвээ бороо орчмол чи яаж ирэх юм бэ? If you fail, чи failed гэх юм бол will you repeat the semester? Чи семестрээ давтах буюу улирах уу? What will you do when you have your salary? Чи цалингаа авах үедээ юу хийх вэ? If you have time, what will you study? Чам цаг байх юм бол чи юу сурах вэ? За ирээдүйд цаг дээр ашигладаг conditional нь илүү хэрэглэгдэхээр аз яа гэвэл бид нөр үргэлж ирээдүйд цагаа мэдгүй. Тэгээд хэрвээ тэгэх юм бол би тэгнэ гэж ярьдэн штэ. За if I have some money, I'll buy a new laptop. За би хэрвээ мөнгөтэй болчих юм бол лаптоп худалдаж авна гэсэн. Unless I have some money, I won't buy a new laptop. Ижлэгэн утга дээрнээсээ би мөнгөтэй болохоос нааш шинэ компьютер худалдаж авахгүй гэсэн жишээ байна. If I study today, I'll pass the exam. Өнөөдөр би хичээлээ хийх юм бол маргааш шалгалтаа тавна. Unless I study today, I won't pass the exam. Би өнөөдөр хичээлээ хийхгүй бол шалгалтаа тавж чадахгүй. За аль нь хэрэглэхэд илүү тохиромжтой юм шиг байна. Миний бодлоор unless I study today гэдэг өгүүлбэр нь илүү тохиромжтой болсон байна. Яг ижлэгэн утга дээрнээсээ хэлэгдэх тэм жоохон manner нарийн өөр байгаа даа тий. I will forgive her if she apologizes. Тэр надаас уучлахгүй бол би түүнийг уучлана. I won't forgive her unless she apologizes. Тэр надаас уучлахгүйхаас нааш би түүнийг уучлахгүй. За энэ жишээн дээр ч гэсэндээ unless she apologizes гэдэг хоёр дахь өгүүлбэр нь илүү хэлэхэд цохимжтой санагдаж байна. За ингээд zero болон first conditional-ыг үзэж дууслаа. If you try hard, you can have anything you want. Love everyone. Bye.